За ийм байна да. Ойлгоцсон. Ойлгосон. Сайн ойлголоо. Ойлгосон. Юу ч ойлгосонгүй. Бүр ядарчлаа нойр үрэх юм. Маргааш болоодгүй. За юу яа. За өнөөдөртөө ингээд амрыг заяад үлээ. Харин маргааш шийдвэл ингээд юу хувьд чухал өдөр байх болно шүү. Оо нэрээ дэл бабана мөнхөр авчихсан. Оо тийм багшийн бин муулсан гэдэг юм уу байгаа. Тэссэн жирээс очив шүү дээ. Тийм үү. Тэр цаач бодож байгаа. Юу вэ? 5 минутын дараа ирлээ гэжтэй. Бүр цаг хүлээлгэсэн байна шүү дээ. Юу вэ? Арай маа. Би бас бага ажилтайсэн шүү. Ой, тийш шүү. За ястаа уучлаарай. Амар их ажилтаа жааж хоцорчлаа. Юу вэ ч юм. Чи тэ хоцорч моцрох байсан гэж хэлэхгүй дээ. Бид жоог унтаад авах байсан баг. Юу яриад байгаа юм бэ манайхан? Эдгээр чинь бидний унтах цаг үе биш. Ой, бэг хинтээ уу? Их сургуулийн найз гэсэн. Бэг. Түшиг ирчлээ. За юу байна? Ямар устдсан бэ? Амар их ажилтаа байлаа. Бэг чи мангар юм уу? Яасан? Мэртэй хүний ганцаараа тэнд үлдээчих юм. Юу юм чи? Би нэр Тэртэй танилцуулаач. юу нэр. Чиний одоо л мэдчихэв. Яах юм бэ? Танц. Hi. Намайг гэдэг. Only you can do make all this world seem right. Only you. Шиг. Шинэ. Танилцаач. Мамбат. Бэг та нарыг дандаа надад ярьдаг аахгүй юу? Тийм би Бэки сайн найзна. Тэг бид нар хамгийн сайн найзсан л да. Бэг дандаа ярьдаг юм уу? Тэ? За найз нь ажилдаа олчлоо. Явлаа шүү за. Ажилдаа. За бид нар амар том ажилладаг. За баяртай минь найз. За баяртай. За бай. Баяртай. Баяртай. Ямар удд юм бэ чи? Хөргөө хүмүүс. Хөөхөн бэ. Only you can do make all this world seem right. За ажиллаа хаа. Хөөе. Тэцэгт оройтч ирээд Ямар уддын чи зөндөө хүлээлж байна. хөөе түшмүр тэнцээ маргад бүтэр ямар ч хийцгүй бааган суулаач тийчээ өөй. Хөөе түшгээ. Энэ яагаад Ямар уддын вэ? Бэки. Яасан? Танай Сара чи хаан сурт. Яа, Сара ч шиг зүгээр сараа л гэжтэй. Манай Сара ч мундаг штэ. Нэг жилийн өмнө сургуулаа шахаад өгсөн байхгүй. Одоо том компани төслийн менежер гэдэг гэсэн. Тийм үү? Тийм, мундаг байгаас тээ. Хөш. Манад энэ яг хэрэгтэй үе юм шүү. Тийм байж тээ тэр өөй. Зүс царай үс Би яа. Яг юм ах хэрэгтэй байхгүй юу? Би яачаад байгаа. Би ч гэсэн өсмөсөө гоё амтлал, нүгэр мөрөө гоё будал ингээ явуул яан за. Хүс. Тэрэндээ бишээ найзаа.
бид нарт ийм урдан төслийн менежер хийжсэн туршлагатай хүмүүс хэрэгтэй байхгүй юу манай багт? Тийш. Хөөе. Бэг. Чи нэг яриад үзээч. Манай багт оруулах талаар. Хэрэгтэй гэж. За тэгэхээр стартап буюу гарааны бизнес гэдэг нэр томьёо анх 1970-ад онд цахиурын хөндөд үүссэн хэллэг юм байна. Цаашлаад 1980-ад он гэхэд дан ганц цахиурын хөндөй биш маш олон газруудын хамарч дэлгэрж эхэлсэн юм байна. Монголын нөхцөлд болохоор 2010 онд энэ хэллэг нь орж ирсэн юм байна. Тэгэхээр чи баг 30 жилийн дараа Монголд орж ирж байгаа. Нааша чи баг Америкаас алхаад хүрээд ирсэн юм шүү. Бараг алхаад ороод ирсэж ойрхон байгаа зү. За, иймээс бид бүхэн стартап эхлүүлэхээр шийдсэн юм аа. Зөв зөв. Хүүш. Та нар юу яага пажамагаа өмсөв байгаа? Хайраа болоогүй маа. Энэ тэгвэл юу юм? За, өмсөв тоо. Одоо яагаад өмсөв гэмэ? Яв гэс. Саабс. Тийш болоо. Ямар хөөрхөн юм бэ? Гүй найзуудаа хэдүүлээ одоо том болцгоо л доо өөрчлөгдөө л доо. Бизнес эхлүүлэхэд бидний дагаж мөрдөх хэвээр хэд хэдэн дүрм журам байна. Дүрм 1 стил имиж. Юу. Яа, гоё Чи ирчихсэн. бүрээ. Юу ээ? Хувцас салчаад байгаа нь юм уу? Хамаг гоё буцал өмсөж шүү. Тийш. Энэс илүү яаж гоё туслах юм? Нэг хувцастай дэг юу хийж байгаа? Бизнес. Бизнес. Яа, юусэн найз нь туслая. Тэг юм уу? Тийм үү? За тэгэхээр бид нар бизнес олзолт хийхдээ албаны тэгээд бизнесмен гэх мэт маш олон төрлийн хүмүүстэй уулзсан. Тийм учраас бид нар тэдгээр хүмүүсийг хөндлөөд маш гоё офислог услах хэрэгтэй. Харин бид нар уулзалтын үеийг бүгдийг баах хэрэгтэй. Бусдыг хөндлөж саялдах хэрэгтэй. Мэдлэгтэй ярианы чадвартай хэрэгтэй. Харц дээгүү өөртөө итгэлтэй хэрэгтэй. Энэ аль дөрөвний стил имиж. Хоёрдугаар дүрм чадвараа сайжруулах. Бид нар чинь зөндөл чадвар байгаа штэ. Жишээлбэл би хоол хийх, хөзөр тоглох гээл тийм үстэй. Наадах юм биш ээ. Жишээлбэл компьютерийн чадвар. Манай шинэ чинь нэр алдсан шүү дээ. Би чадахгүй хөө. Би чи Facebook, YouTube ухаас өрөм чадахгүй шүү дээ. Тэг. Тийм гинэ. Арай өөр төвшний академик чадварыг яриад байгаа байхгүй юу? Яаж сурах вэ? Тэгэхээр бид нарт хэн туслана гэсэн үг? Та нар туслах хүмүүс надад байна. Нэр За танилццгаа. Энэ нөгөө та нарт туслах хүмүүс. Ажилдаа орцгоо. Тэгэхээр
Шинэд хэрэглээний програм, түшигт бизнес төсөл бичих, бэкэд тооцоолол гаргах, маргадад судалгаа хийх зэргийг заах. Бизнес төслийн хамгийн чухал зүйл бол хэрэглээний програмыг өөрийн болгож ханхуй шин нүдэ боогод хийсэн ч хийж чадхаар. Жишээ нь Excel, PowerPoint, Presentation гэх мэт програмууд дээр. Окей. Ингээд би нүдэ бочод яаж юм арч хийх юм? Үгүй зүгээр нүдэ аних гэдгээ зөвлөж хэлсэн юм аа. Зүгээр би нүдэ анаад хийх. No. Судлаа хийнэ гэдэг бол яг л нууц даалгавар биелүүлж байгаа Джеймс Бонд гэсэн үг. Арсаа. Араач. Тооцоолол гаргах гэдэг хамгийн хэцүү ажил. Чи бүхий дэлгүүр, хоршоо, бүр түүцэгч орхилгуулах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр мондод төсөл бичмээр бол маш сайн дараалал гаргах хэрэгтэй л доо. Яг л хөдрөө зөв дараалалд нь оруулж имийг цэцтэй болж байгаа юм шиг. Анхнаасаа зөв дараалалд нь оруулаад зөв схемээр явчих юм бол бүх зүйл амархан болдог. Харин 3 дугаар дүрм судалгаа. Дөрөвдүгээр дүрм бол хөрөнгө оруулалт. Тэгэхээр хамгийн чухал зүйл бол хөрөнгө оруулалт. Яана бид нар одоо хинээсээ хөрөнгө оруулалтаа олно. Таарт холбогдох юм ч яахгүй юм уу? Ер нь бол хөрөнгө оруулалтыг эхлээд өөртөөс босгосон дээр дээ. Бид нарт одоо бөөрөөл зардаг юм болоо ямар мөнгө авах вэ? Зөө. Надад нэг санаа байгаа юм байна. Хэдүүлээ Shark-тай уулзъя. Хөөе. Та нар надаар яах гэдэг вэ? Бид нар харин бизнес эхлэх гэдэг байна. Юу бизнес вэ? Би та нарт хэлдэж штэ. Эхлээд том болцгоо. Мөрөөдгөө бол хамгийн гол нь бодит байдалтай нүүр тулаа гэж. Бид нар төлөвлөгөө байгаа. Хамгийн гол нь бодит байдалтай чи одоо л яг нүүр тулах гэдэг юм. Гэхдээ чи биднийг Shark-тай л уулзуулаад өгч. Тэгэл юу Shark-гүй. Би чадахгүй штэ. Гэхдээ чи хамгийн ойрхон ажилтдаг хүн штэ. Please. За яах вэ? Би хичээ. Гэтэ надад найдад ирэхгүй шүү. За манайхаа бидэнд хэлцэхтэй нэг үндсэн асуудал үлдсэн байна. За тэгээ. Энэ нь болохоор компанийн дотоод бүтэц болон альбом тушаалууд байлаа. Хэн нь чухам захирал болох те, хэн нь менежер болох талаар хэдүүлээ одоо ярилцсан. Андаа бүгдээрээ захирал очиж болохгүй юм уу? Би тоглоог байна бэкэ. За надаа нэг төлөвлөгөө бишээ санаа байна заяа. За төлөвлөгөөний дагуу бол би мэдээж өөрөө ерөнхий захирал болно. Харин шинэ чи технологи харагдсан менежер.
Бэг болохоор маркетинг хариуцсан менежер. Окей. За үйл ажиллагаа хариуцсан захирлаар Сараг болгоно. Сара тий. Сараг болгоно гэдэг. За зөвдөө бараг Сара бол. Аха. За боллоо. Тэгээд би тэгээ яах болж байна? Минь цэвэрлэгч хийж өгөө. Кофе зөө. Маркетинг Зөвч биш. Маргад чи тэгвэл ерөөсөө эхлээд нарийн бичиг хийчихээ заяа. Юу хэдүүлээ багасаа л бүх зүйлийг хамтдаа хийж эхэлсэн биз дээ. Маргадаа би энийг өөрөө энэ багийн ахлагчийн хувьд шийдсэн асуудал л та. Чи нэр яриад байгаа юм уу? Чи яагаад байгаа юм бэ? Чи эсвэл захирал алмаар байсан юм уу? Чи юу ч ойлгохгүй юм уу? Юуг? Тэр Сара ч илүү, Сара ч илүү. Та нар тэр охиноос сонг эсвэл намайг сонг. Чи Сараг бидэрт яаж тусалсныг мартсан юм уу? Би чамаагаа. Үгүй би зүгээр та нарыг алдчихгүй гэсэндээ л ингэж байна. Тэглэж би та нартай хамт баймааргүй за. Би өөр мөрөдөлтэй. Хата. Чи минь сайн найз шүү дээ. Би яаж чамайг өнөр солих юм бэ? Зүрүү. Чам гараг өрчиж гайхалтай шүү дээ. Зүгээр андаа. Зүгээр. Шууд хайчих. Манайха энд өөр мөрөдөлтэй өөр зоригтой хүмүүс байна уу? Байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгвэл хэдүүлээ зорилгоо нэгтгэе. Нэг зөв рүү харъя. Тэгээ найзууд адилхан. Мөрөөдлөө нэгтгэе. За, нэгтгэе. Лээ. Да. Аа. За. За, хөөслөө. За, нэг хоёр. Rocky! Rocket гэж юу гэсэн үг юм? Rock it үзүүлээд өг гэсэн үг шүү дээ. Чи хотол мэдчихэж байгаа мó зөндөө ярьсан биз дээ. Итгэхгүй rocket гэж аваад гэсэн. Чи ойдол бай rocket гэж. Сараа зүгээр. Сарасан бол гэнэ. Юу өрөөж байна? Аа? За. Асуугаа. Бидний асуудал гарлаа. Юу гэнэ? Юу?